Дархуулан аймгийн хэмжээнд 2025 оны байдлаар 30 мянган гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд жилээс жилд энэ тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн босоод хот аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл энэ тоонд багтаагүй гэдэг нь манай аймгийн авто замын ачаалал хэрхэн өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна. Тэр чинээгээр зам дээр осол аврын тооч буурахгүй дүнтэй байна. Тодорхойлбол 2025 оны 1 сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх том мэдээлэлээс харахад энэ онд нийтдээ 234 зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл жолоочийн даатгалын хуульд хүний амнаас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохирлгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй байгаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй гэж заасан байдаг тухай заалтыг жолооч нар хэрсэн мэддэг бол. Ер нь бол хоорондоо зохицож л байгуул тэгэл болоо шүү дээ. Тэгэл даатгалаа дуудаал болоо шүү. Даатгал хэрэгтэй л ах л та ер нь бол жолоочунд бол тохирцол голдвол тэгэл тохирол яваад. Холбогдолтой тэгвэл чинь янз бүр аваар ослолоор хад чинь даатгалаас мөнгө гардаг шүү дээ. Шаардлагагүй. Хоорондоо зохироод даатгалаа дуудаад тэгээд охирлуулээд даатгалаас хэлж тэгээд гарна. Ноцтой охирол гараагүй зүгээр хоорондын нэг үйл яриг нэг альтргаа уулгаанаас нэг болоод нэг шүргэлцэн тохиолдлууд байдаг шүү дээ. Тийм үед л одоо хин хинтэй нэг амар бие махбодд нь болон эд хөрөнгөд нь одоо нөлөөлөх үс тийм охирол учраагүй бол тэгэл хоорондоо тохирох байх та. Холбогдох хуулиудад зааснаар энэхүү дээрх тохиолдлуудад заавал замын цагдаад мэдэгдэх шаардлагагүй. Та цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулж, баримтаа даатгалын компанид цахимаар илгээж, ослын газрыг орхин, шууд даатгагчтай хандан нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Энэ нь зохиомжтой ачаалал үүсгэхээс мөн сэргийлнэ гэж үздэг юм байна. Даатгалын тухай хуулийн дээр ч байгаа, замын хөдөлгөөний дүрмэн дээр ч бас байгаа тийм ээ. За хүний амнаас эрүүл мэнд хохироогүй тийм ээ. Холбогдогч талууд хоорондоо ямар нэгэн маргаангүй ийм тохиолдол бол цагдаагийн байгууллагыг дуудах шаардлагагүй. Даатгалын байгууллагад захимаар тийм ээ. Даатгалын байгууллагын ажилтан ямар одоо материал бүрдүүлж иргэсэн тэр тухайн материалыг бүрдүүлээд цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өглөөгөөр асуудлыг бас шийдвэрлэж болно. Харин ямар тохиолдлуудад заавал замын цагдаад мэдэгдэх шаардлагатай вэ? ер нь хоорондоо тохирохгүй үед л дуудах бах та. Тэ амнаас тийм асуудал гарсан үед л дуудах бах. Хүний амнаас болон машин тэрэг ноцтой өвдөрсөн бол тэгэл дуутах байлгүй дээ. Цагдаа. Хүний аймаа хөрсөн юм уу нэг ноцтой тийм асуудал гарсан үед цагдаа дуутна та. Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 6 заасны дагуу жолооч цогтууруулах хундаа мансууруулах юм сэтгэгдэд нөлөөт бодис хэрэглэсэн үед 2. Талууд жолоодох эрхийн үнэмлэхгүй үед 3. Талууд насанд хүрээгүй үед 4. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сүрсэн үед 5. Зам болон бусад барилга байгууламж сүйтсэн үед 6. Дипломат болон гадаадын улсын дугаартай тээврийн хэрэгсэл өртсөн үед 7. Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үед 8. Тусгай дуутад дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийг мөргсөн үед 9. Гадаад улсын жолоод хэрхийн үнэмлэхтэй иргэн өртсөн үед заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай байдаг юм а.